Өнөөдрийн маань влог болохоор Улаанбаатараас явж байна. Тэгээд өнөөдөр өглөө хинтгээс өглөө эрт гарлаа. Яагаад тэгэхээр манайх нөгөө орон нутагт одоо нэгэнт ямар ч байсан айрын нэг жилдээ амьдрахаар шийдээд одоо тэнд бас нэг ажил төрөл эхлэх гээд байгаа учраас энд байгаа дутуу үлдээсэн юмнуудаа авч авангаа тэгээд цэвэрлэгээ хийх гээд тэгээд нэг сургал зарласан шүү дээ. Сургал зарлаад одоо манай анги 16 болчиход байгаа. Тэгээд багж маань ер нь бараг 6-7 бараг одоо зарагдцсан. Одоо хүмүүс захиалгаа өгөөд мөнгө шилжүүлсэн байгаа. Тэгээд Улаанбаатар дахь хэдэн үнийхээгаа торыг одоо гүйцээж энд нь үлдээж авах гад. Тэгээд би одоо 12 өнгөрч जैन цэвэрлэгээ одоо төр дуусаад тэгээд ингэж л ажиллаа хийхгүй бол хажуугаар нөгөө бид хэд чинь дөнгөж ирээд одоо төхөнкөөд нэг л аюу тийм аюу хөдөлгөөнтэй байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрний хажуугаар л ажиллаа амжуулна. Тэгээд тормоо нь болохоор ер нь ингээд яг хуу багжныхаа торыг би зүгээр л энгийн тор хийчихье гэж бодсноо. Ер нь бол гоё юуны тулд одоо зөмөл урлал үлээ тийм ээ. Тэгж удаад гоё торныхаа гадуур бас хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийхээ дутуу одоо хээнүүдийг нь гүйцээх гээд тэгээд тороо эцсийн бүтээгдэхүүн болох гээд өнөөдөр ингээд сууж байна. Ингээд жоохон нөгөө дуу маань цуурайтгч магадгүй шүү за. Тэгээд хүмүүс айгүй гоё сэтгэлдэлтэй байгаа. Миний сургалтыг бүгдээрээ юм бичээл орсондоо баяртай байна гэдэргээл. Би нэр анх хэдэн жилийн өмнө нэлээд дөнгөжл бас нэг юм оёол эхэлсэн л байсан. Тэгээд нэг сургалт хийх гээд үздэг байхгүй юу. Тэгсэн чинь яг үндэ 3 хүн л орсон. Гэтэ ах те тухайд тэр чин цаг нь болоогүй л байсан юм билэ. Тэгээ энэ жил бас давгүй шүү. 16 сурагчтай. Улаанбаатараас би 30-нд гарна. Тэгээ 30 хүртлээ маргааш бас гадуур ажилтай. Тэгэхээр надад олдож байгаа цаг маань яг шөнийн цаг л байгаа байхгүй. Тэгээд багаар сууж агаад гоё тороо ингээд гоё юм хүнд өгч одоо гоё шүү. За тэгээд зөмөл урлалаа сурах гэж байгаа л гоё багжаа ингээд ийм гоё тартагаа аваарай гэд өгөнгүүч одоо өгж байгаа даач тэр авж байгаа даач тэр гоё шүү дээ. Тийм учраас би тороо айгуу гоё хийх гээд ер нь бол нэлээд ажиллагаатай л да. Гэхдээ энэ материал нь штэ энэ одоо би нэг одоо би харуулъя яага өмнө энийг туршиж үзэж байгаа гэд. Энэ ер нь бол яг торог нэмгэн торгол юм байна л да. Тэгээд яг зөмөл урлалд бас яг туршлагагүй хүмүүст бол оёд хэрэггүй. Зөмөл урлалд шүү. Бусад төрлийн өөр юмд бол их гоё материал байна. Гэхдээ ингээд зүсэж барихад энэ торгон материал ер нь жоохон эвгүй байдаг байхгүй. Анхлан суралцж байгаа хүмүүс нөө. Харин туршлагатай хүмүүс болвол яаж ижгаад юм болох чинь. Тэгэхээр миний нэг юм маань хаччих. Би ингээл юмаа чирээд зөөгөөд яваад байгаа болохоор жоохон тэр надад жоохон төвхтэй юм наа. Тэгтээ ах уу яа нэг хэсэг ингэж явахаас яах вэ? Бид нар ч гэсэн одоо анх Австралид очичоод ер нь бол бүх зүйл тгээс л эхэлжсэн. Тэгэл хийгээгүй юм байхгүй. Би тэрнтэй л адилхан байна. Одоо бол мэдээж одоо чаддаг
татварын жижиг сажиг юм байгаа бусдад өгөх юм дээрээ толгуурлаж одоо ингээд баг зэрэг орлоготой болох тэгэл хийж чаддаг бүтээгдэхүүнээ борлуулах тэгээ ер нь бол одоо орлоготой байх хэрэгтэй багч гэсэн. Тийм учраас одоо ингээл багаар үзчихэл байна. Тэгэл нөгөө мойдлын машинаа чирээд. Тэгтээ ах те дараа нь гоё болох. Би тэгээ сургалт эхлэх гэж чадаа жоохон сандраад байгаа. Би яагаад ингэ жоохон аяархан яриад байна нэг л одоо ер нь бол бүр шүн болцсон байгаа хгүй. Тэгээ ойрлоод яриад гэлтэй шүү дээ. Харин одоо оёдлын машин шүн ажиллуулахаар хүмүүс нь гайгүй байдаг болов яадаг бол энэ сүүлийн үеийн байрууд чинь дуу тусгаарлах нь айгүй муу болцсон юм л шүү. Бараг хажууд яриад байгаа юм чинь нөгөө хажууд айлын хүмүүс бараг гэр дотор яриад байгаа юм шиг зарим юмуд бол тийм болцсон юм ил. Одоо нөгөө нэг сургалтанд маань орж байгаа нөгөө энэ чөлөөт дуулна шүү дээ. Тэр чи одоо ийм цахилгаан машинд л таарна. Гэр ахын одоо жижиг одоо том цахилгаан машинуудад таарахгүй бас яг ийм юунд таарна гэж бол би одоо туршиж үзэг байгаа болохоор сайн мэдэхгүй байгаа хгүй. Тэгээ хүмүүс айгүйх энэ уулыг асуугаад байгаа энэ яг ийм машин таарах уу, энэ таарах уу гэд. Тэг яг үндэ бол нэг хобби 2-3 ийм сингри эсвэл дээр нь бродри машинд хийж үзчихсэн болохоор нөгөө нэг бусдын сайн мэдгүй надад өөр оёдлын машин байгаагүй болохоор тэрийг сайн судалж чадаагүй л байна. Хүмүүс тэрийг л айгүй асуугаад байгаа. Тэр нь багшны маань багц ер нь ингээд бараг дуусгаж байгаа. Би нөгөө 10 хоног бэлдсэн юм чинь. Нэгийг нь өөрөө хэрэгэлсэн. Тэгэхээр одоо 9 байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд сургалтаа тэр багжаараа хийн. Бүгд л адилхан тийм багжаар хийж эхэлнэ. Үйлдвэрийг оёдлын машинаар оёод исэн чинь мууцан сурчжээ. Одоо энэ муу дээр ойсон чинь удаад байгаа юм шиг санагдаад би ч одоо энэ дээр бол алдаг байлаа шүү дээ. Энэ л амар хурдан санагдаал гэдгийгсэн чи. Үйлдвэр оёдлын машин чинь бүр шал өөр оёд юм лээ. Бараг л нэг ганц гიშгээл бах гутуусаа. Тэр оёдлын машин чинь яг урамтай байд юм лээ шүү дээ. Тэгээд өнөөдөр нэг хэд хэдэн хээгээ хийгээд дуусгачвал хотод одоо яг одоогоор 4 хүн байна л да. 4 багж авцсан байгаа. Тэр 4-ийнхээ бас үлдээчмээр байна. Одоо наашаа цаашаа бас ингээл яаж чахаар бас эндээ ингээд орхичвал сургалтаа эхлэхээс өмнө хүмүүс нь авчвал амар шүү дээ. Кичнээн амар. Гэртээ ирсэн чинь гоё юм уу? Гэр гэдэг чи одоо цаанаа л гоё идэм биш. Одоо нөгөө үйлдвэрээ бас үйлдвэрч явахтэй жижиг юм эхлүүлэн тэгээд бас энэ орон нутагт түүхийн эдийн асуудал маш хурцаар тавигддаг тийм ээ. Юу нь маш их үнэтэй. Тэгээ ингээл тэднэрийгээ өөрөө л Улаанбаатараас татдаг юм уу? Ямар нэг арга хэрэглэхгүй бол дан одоо орон нутгаасаа юм аавна гэл нэгдүгээрт олдохгүй, хоёрдугаарт одоо маш их үнэтэй түүхийн эдийн судалгаа хийж амжих нүг. Тэгээд орон нутг руугаа явна да. Хүүхдүүдэд орхицсон. Тэгэл яаралтай баг 2-3 удаа сая Улаанбаатарт орж ирлээ. Одоо ийм нэмгэн ийм торгон материал зүсгээр зүсэгч заавал нь 2 явуулахгүй болохоор ийм торгон юм чинь зүсгэд ер нь жоохон асуудалтай байдаг.
Тэгээд одоо сургалт маань бас нэрээ торгоны өөц ашиглана. Ер нь штэ. Миний сургалтын зорилго штэ. Тэндээс одоо сайн ур чадвартай тийм ээ. Тэгээд бас юм оёхт бүр чин хүсэл эрмэлзэлтэй тийм хүнээ би одоо ер нь ирээдүйд одоо өөрөө бэлдэж авч тэр сургалтнаасаа одоо бэлдэж авч шигшиж одоо өөрийнхөө Mongolian Designer Mom гэдэг одоо миний групп байгаа шүү дээ. Facebook групп бас энэ YouTube сувг. За энэ дээр би бүр клуб үүсгээд ерөнхийдөө одоо сургалтын маань холын зорилго тэр ахгүй юу. Тэгээд сургалтаараа л тэр хүмүүсээ хайж одоо өөр орон нутагт байх нь хамаагүй одоо чинь бүх юм онлайн болцсон. Бүх асуудлыг одоо ингээд заавал ингээд яагаад хоорондоо хамт байгаад шийдэх асуудалгүй хоёр хэдэн талд ингээд юмнуудаа хийгээл тэднэрийг нэг базж аваад одоо энэ клубэл өргөжүүлж одоо бүр олуула болоод тэгээд олуула бүтээл хийж олуула тэрийг одоо зарж борлуулж энэ дунд одоо ялангуяа миний сонгох бас нэг шалгуур нь бас гэртээ хүүхдээ хардаг нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор тэтгэвртэй суусан хүү. Тэмээ тэтгэвртэй суулаа гэдэг чи одоо амьдрал зогсохгүй шүү дээ. Бүр л илүү цаг гарч өөрийгөө тэр одоо чөлөөлж өөрийнхөө дуртай амийг хийдэг үеийн гэж би одоо ойлгоод байгаа байхгүй юу. Тэнгүү тэр хүмүүсийг бас төвлөрүүлж тэгээд эдгээр хүмүүстэйгээ хамтдаа одоо цуг клубээ хөгжүүлээд клубээрээ дамжуулж одоо тэр хүмүүсийг одоо ингээд зөмл урлаа бүгдээрээ хийгээд түүнийгээ борлуулаад тийм ээ тэрнгээрээ үнэхээр бүр тууштай явж байгаа нь одоо брендинг үүсгэх дээр нь бас туслаад ингээл миний одоо холын зорилго тийм байхгүй юу. Яагаад тэгэхээр гэртээ орлогогүй хүүхдээ харж сууна гэдэг бол эмэгтэй хүнд одоо ээж хүнд одоо маш хэцүү. Зовлонгууд энийг өгдөг. Ямар нэгэн санхүүгийн хязгаарлагдмал хүрээлэлт тийм ээ. Гараад дуртай нэг урлын будгаач авч чадахгүй уюутж байдаг ер нь бол. За тэрийг би тийм амар маш хэцүү байдгийг би өөрөө мэдэх учраас зайл болох миний одоо дэмжих одоо сегмент бол одоо энэ гэртээ хүүхдээ хараад одоо орлогоо яаж олох уу тийм ээ хүүхдийнхээ хажуугаар тэр чинь хүүхдээ асарна. Тэг ямар гараад ажил хийж чадахгүй шүү дээ. Яг чаддгууд нь чаддаг бах. Чадахгүйнүүд нь маш олон байдаг. Би одоо олон ч удаа хүмүүсийг нь харж ирсэн. Тэгэхээр би тэдгэр хүмүүстэй бас тусламар байгаа байхгүй юу? Тэгээд одоо миний сургалтын ер нь бол одоогийн үнэлгээ бол маш яг үнэндээ маш бага байгаа гэж би бодож байгаа. Гэхдээ би тэрийг нэг бага гэж бага байна гэдээ одоо гомдлоогүй шүү. Зүгээр ер нь бол бага. Энэ бол гараад ерөөсө 2 удаагийн хоолны мөнгө байхгүй юу? Гараад одоо алхтай хоол идэх. Доор хаяж одоо хамгийн багадаа 15,000 төгрөг байгаа. Тэгээд мэдээж би цагаа зарцуулж байгаа учраас миний одоо энэ үнэлгээ гарч байгаа огт үнгүй юм бас үнгүй л байдаг. Тэгэхээр одоо би үнэлгээгээ одоо ингэж тавьсан байгаа шүү. Бас ээж нарыгаа ороосэй гэртээ сууж байгаа ээж нараа оруулаад тэднийгаа бүр ингээ хамгийн гол нь итгэвтэй. Ингээд ер нь бол надад ч юм жишээ байж исэн л да. Нэг онлайн ангид ордог. Тэгээ онлайн ангид орчингуудаа тэрийг үйлдэл хийдэггүй ингээд зүгээр ингээд хүлгээл яасан гоё юм бэ? Хийхээсаа за тэнийг өдөр эхлэн дээ ч гэдэм үү. Тийм одоо юм хийдэггүй. Одоо хийдгүү ч бахтай ингээд уг нь орцсон байдаг. Тэрэндээ за би тэгэндээ за би нэг л өдөр эхлэндээ гэдэг надад уюуд бас байсан байхгүй. Тэгэхээр би тэр үеийг одоо давах ч байх уу одоо тэр юутайгаа одоо тэмцээд гэх юм уу. Нэгэнд мөнгөө өгчөөд бас ингээд зүгээр хараа суулгахгүйгээр одоо бас тэр группээ маш гоё идэвхтэй. Тэгэл хоорондоо тийм өрнөлттэй
тийм л байлгахыг л одоо хичээж байгаа. Тэгээд хүн болгон тэндээс ямар нэг юм сурч түүнийг үйлдэл болгох л юмыг л би хүсэж байгаа байхгүй юу. Тэгээсээ манай группт орсон одоо 2026 оны онлайн ангийн маань хүмүүс би тэгээсээ л гэж бодож байна. Зүгээр ингээд би бол мэдээж бичлэгээ оруулаад миний юмнууд бол ингээд хийгдэд явна шүү дээ. Тэгэнгүүт за тэгж байгаа тэгэхээр ижил юм чинь за яг хугацаа байна да гэж орхихгүйгээр ерөөсөө л багаар тогтмол өөрөө одоо ядрахгүйгээр залхахгүйгээр энийг одоо хийж сурах хэрэгтэй. Зөвлөл уралч ер нь бол маш их төвчээр шалгадаг байхгүй юу? Ер нь бол сууж сурдаг. Тэгээ би ч одоо анх бол ингээл нэг юм барьж авчаал барайл тавиал ерөөсөө ингээл халгаад идэх байхгүй бас ингээл яа хийж чадах чадахгүй болов гэл ингээд тэгхгүйгээр ер нь зүгээр болохгүй ч гэсэн хамаагүй оролдож үзэх хэрэгтэй. Тэгэхээр би одоо онлайн анги тийм байгаасэ гэж бодоод төсөөлөд байгаа. Тэгээд ямар ч гэсэн тийм болгоно доо. Та нар ч гэсэн одоо би гэхдээ 1000 тийм байгаад одоо сурж байгаа хүмүүс маань өөрөө тийм итгэхгүй болвол бас хэцүү л дээ. Гэтэ ах уу гайгүй баха. Манай ер нь одоо миний нөгөө нэг эхлээд одоо хөгжүүлж байсан Mongolia Designer Mom гэдэг одоо энэ YouTube-ийн маань одоо Facebook групп байгаа шүү дээ. Энд дэр чинь би өөр нь бол анх өөрөө ингэж суралцж байгаа юм аа. Одоо видео хэлбэрээр бас зарим нэг одоо хит хитэн бичлэгүүд орцсон явдаг байсан. Тэгж жагаад би чинь сүүлдээ нөгөө захиалга хийдэг болоод орлоготой болоод тэр чи одоо мөнхийн тэгж хийх тийм зав байхгүй боломжгүй болоод тэр чи одоо миний зорилго нь болно штэ. Ямар ч зар сурталчилгаа дэмждэггүй зүгээр л одоо ээжүүдийг идэвхтэй ямар нэгэн тийм хүний хийсэн урлаглаас урам зориг авдаг тийм групп болох гэж ер нь бол тэгж үүсгэсэн анханасаа л тэгсэн. Тэгээ тэр одоо энэ YouTube сувгны маань Facebook групп болоод ямар ч зар сурталчилгаа дэмждэггүй. Гэхдээ би өнөөдөр бол өөрийнхөө одоо сургалтын талаар мэдээлэл оруулсан. Ер нь бол аяг дургу оруулсан. Ягаад надад бол нэг талаар нэг харангуут би ингээд зар сурталчилгаа одоо ороод өөрийнхөө дотор үндэд зөрчилдөж байгаа байхгүй. Гэхдээ яагаад оруулсан бэ гэвэл манай тэр группээс одоо энэ Mongolian Designer Mom группээс надаас одоо сургалт авдаг хүлээж байгаа шүү гэсэн одоо хит нэлээд хэдэн хүмүүс эдэг над руу бүр чатаар орж ирэл комент ч гэсэн бичээд би ингээд сургалт хүлээгээд байгаа шүү өдр гэд бичсэн байдаг болохоор нь би өнөөдөр одоо өөрийнхөө дотор хүнтэй зөрчилдөж оруулсан. Миний дотор ер нь нэлээд чанга хүн байдаг. Тэр өсвөр наснд маань одоо ингэж унтаа байдалд ороод ерөнхийдөө 5 дахь хүүхэд маань төрсний дараагаас эхэлж тэрсэрсэн. Ингээ ярингууд жоох ойлгомжгүй. Гэтэ ямар ч хэсэн хүн бүрт нэг дотор хүн байдаг. Тэр хүн бол үнэхээр одоо зүгээр суулгадгүй намайг одоо босооч юм хийгээч хүүшээ одоо бас гэлгээ дотор мөнхийн үглээстэй тэгэл чи одоо ингээд би нэг юм барь хийн гэж төлөвлөчөөд ингээд хааш нь тавьсан байвал тэрийг маань бүр сөхөж гаргаж ирж одоо тэрийгэл бариад хий одоо тэрийг зүгээр яаж чижсэн дуусгах ч гэдэг юм ингээд дотор нэг юм ингээд байдаг. Та нар тэгдэггүй би мэдгүй л дээ. Зүгээр миний хувьд одоо сүүлийн 5 дахь хүүхдэд төрүүлснээс хойш бүр илүү тэр маань одоо сэтэрсэн гэх юм уу. Тэгээд нэг юмыг одоо эхэлсэн бол дуусгаж ээж бүр ингээд сэтгэл амарч нойр хурж унддаг гэх юм уу. Тэгээ өнөөдөр бас нэг хүний бас нэг жишээн дээр манай нэг сургалтанд орох гээд над руу мөнгө шилжүүлсэн байгаа хгүй юу. Тэгээ нэрээ бичсэн, дугаар нь байгаа. Гэтэ над руу ерөөсөө ингээд чатаар ямар ч хариу бичээгүй одоо би сургалтанд бүртгүүлчлээ шүү.
одоо юмаа явууллаа шүү гэд бүр огт мессеж өгөөгүй. Тэг би бүр тэр хүний өмнө санаа зовоод би бүр тэр хүнийг зөндөө хайсан заяа. Тэр нөгөө нэг утга дээрх нэрээр ингээл үнэхээр олддгүй. Тэгээ утас руу залгасан чи уцаа авдаггүй. Тэнгүүд би өөрөө шаналж байгаа байхгүй яана. Тэр хүн одоо ингээд мөнгө төлчөөд араас нь одоо сургалтандаа оруулсангүй гэд ингээд намайг бас ингээд над руу ингээ юм бичихгүй өгн бичих ёстой. Тэг бичнэ гэдгээ ойлгоогүй юм бах та гэл шаналаад яваадсэн чи орой нь учрыг нь олцсон болохоор бүр ингээ сэтгэл амраад одоо бүх хүмүүсээ ингээд групптээ оруулсан болохоор айгу сэтгэл амраад өнөөдөр ер нь одоо торныхоо гүйцэтгэлийг бүр гүйцээх гээд тэгээс сууж байгаа байхгүй юу за тэгсэн чид юу ч ярьчих та. Тэгээ миний ер нь влог айгу сүүл рүүгээ бүр иймэрхүү явах хаа. Зүгээр л ингээл яриад өөрийнхөө дотор юу болж байгаа, дээрэс нь хийж байгаа юмаа тэгэл одоо бүхэл юмаа л ярьж. Одоо би өөрөө ямар хүн юм бэ гэдэг мэл одоо энэ сувг дээр бүр уртаар орох бах та. Тэгээд Facebook дээр болохоор нөгөө бүтээлч видео маань бас ордог байсан. Энэ дээр бас ордог байсан шүү дээ. Тэгсэн чинь үнэхээр амжихгүй болоод байна. Би уг нь хиймээр байна. Энэ дотор идэг нөгөө одоо хийгээ чи алдар заяа гэдэг ингээ байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт би ч нөгөө хүүхдүүдээ нааш нь цааш нь олгоно. Тэгээд одоо ингээд сургалт эхэлнэ. Дээрээс нь нөгөө гэр бүлийнхаа бизнесийг хийн. Одоо мэдээж энэ ч хүүхдүүдэд хийжээхийн тулд орлогоо бүр илүү сайн олох хэрэгтэй. Тийм учраас амар их ажилтай. Тэгтээ амжуулнаа. Нойроо одоо хугаслаа чамаагүй амжуулна. Тэгэхээр миний группт орж ирэх гэж байгаа бол одоо санаа битгий зовоорой. Би одоо бүхэл зүйлээ дайчилж одоо танд өөртөө байгаа юмнуудаа бүр илүү ихийг хичээ. Тэгжиж одоо миний сэтгэл амардаг гэх юм. Тэг бүр бүгдээрээ гоё тийм клубээ өсгчүүл бүр гоё штэ. Олуулаа би ганцаараа ингээ хийгээд ахаар чинь юм гарахгүй штэ. Олон хүн нэгдвэл маш том юм гардаг. Тэгэхээр би клубээ ингээд бүр төлөвлөсөн. Гэхдээ шууд бол одоо хүнийг танихгүй ячиж манай клубд орох уу гэд ингээд ахаар бас жоохон хэцүү. Тэгэхээр би сургалтнаасаа ер нь олвол одоо чин үнэнчээр оёх, хатгах, одоо гар урлал дуртай. Нэгдүгээрт энэ бүр хамгийн чухал. Хоёрдугаарт болохоор бас ур чадвар. Одоо дээрс нь тууштай байдал. Чадахгүй хүн ч гэсэн хийгээл ивэл маш одоо ихээр сайжирдаг. Тэгэхээр тэр тууштай байдал дээрс нь баг зэргийн одоо мэдрэмж. За тэгээ дээрс нь оёх хатгах одоо өөрөө тийм хийх хүсэл сонирхолтой ийм гурван зүйлтэй хүн болвол одоо маш ихээр хөгжих боломжтой. За тэгээд өнөөдөр хэдэн тор дуусгачихвал сэтгэл амаргаад байна. Хүмүүсийнхээ ингээд сургалтын өмнө маа гэд ингээ өгчүүл хичнээн гоё тийм ээ. Тэгээ тэр хүн ч одоо сургалтанд багцтайгаа орвол бүр илүү гоё юм урам зоригтой орно шүү дээ. Тэгээ сууж ин да. За ингээд дөрвөн тороо дөрвөлх гээд хитс. Хараа. Хөрх яарлагтайгаа очиж байгаа. Багцнуудаа энтэй үлдээгээд маргааш өглөө нөгөө Улаанбаатарынхаа хүмүүст ханаас авах талаар мэдээлэл өгнө. Тэг ямар ч байсан Улаанбаатар дээр сайн ажлаа амжуулчлаа. Дээрээс бас өөрийнхөө ажлыг амжуулчлаа. Торнуудаа ийдсэн чинь айгуу гоё. Бүтэн найртай хонох нэ. Татвар хүнээ баярлууллаа. Тэгэхэд эхний ингээд 5 багц маань эзэндээ ерөнхийдөө хүрчээ. Нэг нь болохоор хинтэд шууд анх одоо зар орсон дайрууд одоо манай группт орж байгаа хүү авцсан. Одоо үлдсэн 5 нь ерөнхийдөө бараг борлуулагдсан. Тэгээ эх 7 хоногийн сүүлээр Улаанбаатар руу ирэх нэрнэ. Гэхдээ 2 3 нь бараг хинтэд байгаа.
За тэгээ дараа 7 хоногийн бичлэгээр дахиад уулзъя. Одоо уг нь 7 хоног болгон ингээд бичлэг оруулмаар байгаа боловч зарим үед амжихгүй мó. Гэтэ яг юмнууд ингээд жигдрээд ирэхээр ажил төрөл маань жигдэрчгээр тэгэд явчих واخ. Бай бай. Баг оны дараа уулзах хаа. Гэт шинэ оноо сайхан ухтаарай. 2026 онд уулзцаая. Бай.